Судалгаанаас хараад үзэнгүүт салалтын томоохон шалтгаануудын нэг бол мөнгө, санхүүгийн зөрчил асуудал байдаг гинэ. Гэхдээ сонирхолтой нь ихэнх тохиолдолд яг жинхэнэ шалтгаан нь мөнгө байдаггүй юм байна. Харин багаасаа ямар орчинд өссөн, мөнгөтэй ямар харилцаатай байсан, бидний айдас, бидний үнэт зүйл дээр тулгуурладаг юм байна. Тийм болохоор өнөөдрийнхөө бичлэгээр би өөрөө залуу гэр бүл залуу хосын хувьд сонирхлоороо уншсан хэдэн номон дээрээс хуваарлаад ерөн сурсан зүйлсээ хуваалцъя гэж бодсон. Миний уншсан номнууд дээр нэлээд элбэг гарч ирсэн нэг ойлголт байсан. Тэр ойлголт нь болохоор хүн бүрийн мөнгийг харах өнцөг нь өөр байдаг. Тэрийг нь ойлгоод хамтдаа шийдвэрлэх. Хүн цаанаасаа өөрийнхөө үдсэн, өөрийнхөө туулсан амьдралаар бүх зүйлийг тодорхойлдог. Нэг хүний туулсан амьдрал зөв, нөгөөх нь буруу гэсэн ойлголт яг үндэ байдаггүй. Хосооч гэсэн өөр эцэг их, хасран хамгаалагч, санхүүгийн байдал, үнэт зүйлсээс нь суралцаж хүмүүждэг. Жишээ нь санхүүгийн хувьд хангалуун бус эсвэл докторгүй орчинд өссөн байх юм бол ихэнх тохиолдолд хүрэлцэхгүй буюу scarcity mindset-ийн өнцгөөс үйлдэлүүд гаргадаг юм байна. Богинохон хугацаанд сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргана. Хурдан стресстэн тэгээ санхүүгийн талаар ярих гэхээр айгүй тухгүй болдог, ярих дурггүй зайлсхийдэг. Магадгүй бас мөнгөө хит хадгалдаг, эсвэл хит хяндаг. Мөнгө зарцуулалтаа ч гэсэн зөв буруугаар нь ангилчих гад байдаг ч юм уу те. Ерөнхийдөө бол эрсдлээс айж эсвэл мөнгийг аюулгүй байдалтайгаа шууд уялдуулж боддсон юм байна. Харин эсвэргээрээ санхүүгийн хувьд хангалуун өссөн хүн болохоор хангалттай буюу sufficiency mindsetтэй болдог. Тэр нь яаж илэрдэг вэ гэхээр айдас бага эрсдэлтэй зүйлийг хийж чаддаг. Мөнгийг аюулгүй байдалтайгаа уялдуулан бодохоос илүү боломж, мөнгөний урсгал гэж харж чаддаг. Гэхдээ хангалуун доктортой орчинд өссөн мөртлөө scarcity mindsetтэй ч байж болно. Эсвэл эсвэргээрээ докторгүй орчинд өссөн мөртлөө айгүй sufficiency mindsetтэй ч байж болно. Тэгэхээр хүн болгоны мөнгөтэй харилцаа дотроо юу бодож байгаа нь маш өөр байд юм байна. Ийм маш өөр үзэл бодолтой хүмүүс амьдрал зохиогоод нэг гэр бүл болоод эхлэхээр жижигэрч байна уу, томорч байна уу, тодорхой хэмжээнд санхүүгийн хувьд зөрчилдөж эхэлдэг, үзэл бодлууд нь зөрчилдөж эхэлдэг юм байна. Sufficiency mindsetтэй хүн бол нөгөө талыгаа бүрэн ойлгохгүй, асуудлыг бүрэн мэдэрч чадахгүй, ойлгож чаддаггүй ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд үүсч болдог. Тэгээд айдсын дутуу үнэлдэг ч юм уу те. Нэг нь хоёулаа мөнгөө сайн хадгалах хэвээр юм зарцуулах ёсгүй гэд ингээд айгу хатуу байхад нөгөө талд нь үгүй хоёулаа амьдрах хэвээр, хоёулаа гоё явах хэвээр гэд ингээд иймэрхүү байдлаар жижиг ч өнөө тамарч өнөө хамаагүй бие биентэйгээ ер нь бол зөрчилдөж эхэлдэг юм байна. Ялангуяа Монголд инфляц, эдийн засгийн савлгаа, тэгээд докторгүй байдал айгу их болохоор ер нь хүн болгон айгу өөр байдаг. Тэгээд Монголын хувьд жишээ нь судалгаанууд арай бага болохоор би илүү нөгөө нэг Америкт хийсэн судалгаануудыг харсан. За тэгвэл хэдүүлээ ер нь цаашаад яаж хосоод бие биентэйгээ санхүүгийн талаар зөв хоорондоо ойлголцож, ярилцаж, шийдвэрлэх талаар миний энэ ном дээр ойлгосон юмнуудыг ярив. Санхүүгийн хувьд системгүй харилцаа стресс болдог. Өөрсөндөө тохирсон тэр системээ хамтдаа тодорхойлж нэг баг болохгүй бол явгандаа аюу их стресс болдог юм байна. Ер нь бол аюу олон хүмүүс янзаар хэлдэг юм бэлээ. Ямар хуу данснуудтай байх уу те. Ихэнх хүмүүсийн санал болгодог нэг зарчим нь болохоор хоёр талдаа нэг хувийн данстай. Тэгээд тэрэндээ болохоор өөрөө хүснээрээ зарцуулдаг. Хоёрт болохоор хамтдаа нэг данстай байгаад амьдралын зардлуудаа тэрнээсээ гаргаад төлөөд явдаг. Тэгээд автоматар татдаг хадгаламжийн данстай байх ёстой гэсэн тиймэрхүү зарчмууд ер нь бол айгүй элбэг байлээ. Миний бодож байгаагаар болохоор хамгийн гол нь өөрсдийнхөө орлого тэгээд зорилготой тааруулж энэ системээ тодорхойлох хэрэгтэй. Гол нь сонгосон систем чинь хоёулангийн чинь эрх мэдэлтэй тэгээд аюулгүй ямар нэг юм боллоо гэхэд ингээд яг тийм мэдрэмжүүдийг мэдрүүлж чадчихэв үү гэдэг дээрс хуурлаад системээ сонгох хэрэгтэй юм байна. Асуудын ер нь нийтлэг гаргадаг 3 том алдаа болохоор нэгт мөнгөний тухай бие биентэйгээ огт ярьдаггүй. Хоёрт бүх мөнгийг нэг дансанд хийгээд хувь хүний individuality-г байхгүй болгодог. Гуравт нууц данстай болдог гинэ. Тэгээд 2012 онд хийгдсэн судалгааг хараад үзэнгүүт санхүү дээр суурилсан маргаан нь ихэнхдээ илүү удаан үргэлжилдэг, илүү гүн гомдол мэдрүүлдэг, илүү ширүүн болох боломжтой байдаг гинэ. Бусад маргааны сэдвүүдээс хамаагүй их стресс мэдрүүлдэг. Яагаад гэвэл мөнгө бол аюулгүй байдал, эрх мэдэл, тэг амьдралын баталгаа болдог болохоор иймэрхүү маргаанууд илүү ширүүн, амар стресстэй
нээлттэй санагддаг юм байна. Энэ ном ер нь бол яг ингээд хосороо уншихад аюу тохиромжтой ном юм шиг санагдсан. Гардаг аюу том одоо point болохоор хосууд бие биентэйгээ мөнгөний талаар ерөөсөө ярилцдаггүй болохоор жижиг resentment-ууд те ингээл дотор янз бүрийн бодоол тэгэл айгүй юм том асуудал болоод идэг гинэ. Тэгээ энийг яаж шийдэх вэ гэхээр энэ ном нь тэр чигтээ ер нь бол яг хосороо хамтдаа уншихад айгүй тохиромжтой ном. Тэгээ дотроо айгүй олон асуулттай бие биентэйгээ хариулж сууж ярилцахад айгүй тохиромжтой айгүй олон асуулттай юм билэ. Тэгээд би тэр асуултууд дээр нь суурлаад нэг 15-аас 20 асуулт description дээрээ бас оруулаад өгье. Тэгээд та бас найз залуу, найз зохин, эхнэр нөхөртөөгоо ч юм уу тий хэрвээ өмнө нь яг иймэрхүү сэдвийн дагуу нэлээд юм нарийн одоо ярилцж байгаагүй бол миний доор оруулах асуултуудаас харж агаад бие биентэйгээ хэдийг сонгоод бас ярилцаад үзээрэй. Ер нь бол мөнгөний талаар айгүй ил тод нээлттэй санаа зовхгүйгээр бие биендээ яриад өөрсдийнхөө түүхийг, өөрсдийнхөө ямар орчинд өссөн тэрийг илүү сайн тодорхой ярьж өгвөл бие биенийгаа илүү сайн ойлгоод яагаад энэ хүн иймэрхүү шийдвэр гаргаад байгаа юм бол яагаад ингэж бодоод байгаа юм бол гэдгийг илүү сайн ойлгож чаддаг гэдэг юм байна. Тэгэхээр доор description дэх асуултуудад та хэд гоё хосороо хариулаад үзээрэй. Тэгээд ер нь мөнгө чинь нэг тийм яригадад байдаг сэдв биш шүү дээ. Бүгд л тодорхой хэмжээнд өдөр болгон мөнгөтэй харилцаж идэг. Мөнгө бидний өдөр тутмын бидний амьдралын баталгаа, одоо аюулгүй байдлыг тодорхойлдог тийм ийм том сэдв мөртлөө бид нар ярихаас жоохон зайлсхийдэг. Тэгээд нийгэмд ч гэсэн ил тодор яг мөнгөний талаар ярих бол нэг тийм бас жоохон сонирн юм шиг тий. Тэгээ ялангуяа бас их одоо хосууд бас бие биентэйгээ илүү гүнзгий харилцаанд ороод хамт амьдраад хамтдаа олон жилийг ингээд туулъя гэж бодож л байгаа бол мөнгөний талаар ингээд нээлттэй зөв байдлаар ярилцж том асуудал үүсэхгүй энэ салалт болохгүй байх боломжтой байна. Дараа нь болохоор ер нь бол хүн болгон санхүүгийн хувьд бие даасан байх хэрэгтэй. Тэгэхдээ мэдээж зарим үед нэг нь орлогогүй болно, нэг нь ажилгүй болно, эсвэл нэг нь эсвэл хамтдаа хүүхэдтэй болно ч юм уу те. Ингээд ер нь бол зөрүү зарим үед амьдралд мэдээж гарна. Тэгээд ийм орлогын зөрүү гарсан үед яг нэг баг байх нь айгүй чухал. Тэгээд хинтээ сууж гэр бүл зохиож байгаагаа айгүй сайн бодолцож зөв шийдвэрээ гаргах хэрэгтэй. За тэгээ бусдаар бол яагаад ингээд бие даасан санхүүгийн хувьд орлоготой байх ёстой вэ гэхээр санхүүгийн тэгш бус орлого нь хүчний тэнцвэрийг өөрчилдөг. Нэг нь илүү эрх мэдэлтэй болдог ч юм уу те. Мэдээж заавал буруугаар эргэх албагүй. Гэхдээ эн чинь дотроо бас одоо орлого олохгүй байгаа хүн нь юу гэж бодож эхэлдэг вэ гэхээр би асууж байж энэ мөнгийг зарцуулах ёстой ч юм шиг, эсвэл би өөрийн мөнгөгүй ч юм шиг, эсвэл би ингээд энэ харилцаанда нэмэр болж чадж байгаа ч юм уу гэд дотроо янз янзын юм нөгөө нэг цаанаасаа subconsciously бид нар боддог гинэ. Тийм болохоор хувь хүн өөрөө орлоготой, өөрөө санхүүгийн хувьд тийм аюулгүй байх нь одоо бодол санаа сэтгэлд тийм аюулгүй мэдрэмжийг мэдрүүлдэг. Жишээн дээр суйрлахад одоо жишээ нь би бол одоохондоо 5 жилийн дараа ажилласаа гараад ингээд career break аваад явж байгаа. Одоохондоо бол орлогогүй байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор би бид хоёрын хувьд орлогын зөрүү ингээд гараад тэгээд хичнээн ингээд зөв хүнтэйгээ уулзраад ингээд тэр одоо хайртай хүн маань ингээд чи мөнгө олмол гэл ингээд дарамтлахгүй ч гэсэн хүн дотроо нөгөө нэг nervous system нь бие даасан байдал, санхүүгийн тийм бие даасан одоо ур чадвартай байх тэр юмыг байнга ингэж дотроо бодож одоо мэдчихийдэг. Тэр хүн нь тэхгүй байсан ч гэсэн эсвэл дотроо тийм юм бодохгүй ч гэсэн дотроо тэр independence тэр эрх мэдлийг бидний одоо nervous system айгуу сайн тодорхойлоод мэдээд идэм байна. Ямар нэгэн юм болоход өөрийгөө аваад гарчдаг, ажилд ороод мөнгө олчих ур чадвартай байх нь чухал юм байна. За энэ бичлэгээрээ би яг нэг хийгээд идэггүй төрлийн сэдвийнхаа дагуу хийсэн болохоор бас зарим талаараа дутагдaltaй байсан байж магадгүй, ямар ч гэсэн айгу бэлтгэхэд айгу гоё исэн. Ингээл өөрийнхөө уншсан номнуудыг юу илээ гэл дахиж эргүүлж уншаал хараал айгу гоё сэдв юм болов уу гэж бодож ер нь бол энэ сэдвийн дагуу юмнуудаа бэлдсэн. Мөнгөний талаар хүн болгоны ил тод нээлттэй яриад байдаг болохоор бас гоё хэрэгтэй сэдв байсан болов уу гэж найдаж байна.
Мэдээж би ч гэсэн өөрөө суралцаж явж байгаа. Тийм болохоор ингээл амар ингэ тэгдэж шүү гэж хэлэх гээгүй. Яг өөрийнхөө одоо уншсан номнууд, харсан судалгааныхаа дагуу ярьсан. Тэгээд миний одоо ойлгосон, тэгээд өөрөө бас мэдэрсэн гол санаанууд бол нэгт хосууд бие биентэйгээ мөнгөний талаар нээлттэй ярьж байгаарай. Хоёрт болохоор description-д үлдээсэн асуултуудад хосороо гоё хариулаад бие биентэйгээ тэр одоо exercise даалгаврыг хамтдаа хийгээрэй. Гуравт болохоор сардаа нэг удаа хамтдаа суугаад өнгөрсөн сарынхаа орлого зарлагыг хамтдаа хараад дараа сараа төлөвлөдөг нэг өдөртөө болох. Дөрөвт болохоор бие биентэйгээ айгүй ил тод нээлттэй бие биенийгаа шүүмжлэхгүйгээр ярих, өөр шир зээл, кредитийн зээл, BBSP-гийн зээл гэл тэ иймэрхүү юмнуудаа бүгдийг ил тод бие биентэйгээ нээлттэйгээр ярих. Тэгээд тавт болохоор өөрсөндөө тохирсон системтэй болоод хамтдаа мөнгөө удирдах гэсэн иймэрхүү гол санаануудыг өнөөдөр хүргэх гэж хичээлээ. Тэгээд иймэрхүү бичлэг бас ямар санагдчихээн таалагдсан бол доор гоё комментоор хуваалцаарай. За тэгээд мэдээж маш том сэдв болохоор яг өнөөдрийн хувьд хэлэх юмнууд маань энэ байна. Тэгээд магадгүй дараа нь би өөрөө бас илүү юм ойлгож мэдээд ном уншаад сурвал би бас хуваалцнаа. Миний бичлэгийг үзсэн зөндөө их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя.